За сайн байцгаана уу? Уйлд гөхөн подкастынхаа энэ удаагийн дугаарт нойр гүйдлийн тухай ярих гэж бодлоо. За тэгэхээр нойр гүйдэлтэй бид нар ингээд нэг юм шүн нойр сэрүүлзээл нэг хичнээн орондоо ороод твтээд байгаа хэрнээл ингээд унтаж чадахгүй тэг эргэж хөрвөөл тэгэл нэг юм сонь нохоо унталтаар унтаал энд нэг юм тор тэнд нэг юм торх гингүүд ингээд сэрчээл тэ. За эсвэл бол нэг арай хийгээд унтсан чинь одоо маргааш нь ингээд нилээн өдөр болтол унтцсан байсан ч гэсэн нэг л тийм ядарсан, нэг л тийм ханаагүй, нэг тийм сонин мэдрэмж. Тэгээ нэг юм ирч хүчгүй, нэг юм сулбгар тэгэл ингээд баг өдрийн талд сэрж байгаа юм чинь тэгэл ингээд амьдрал үргэлжлээд орой ахаал унтах болчдөг тий. Тэгээд орой унтах гэхээр унтаж чадахгүй ч гэдэг юм уу. Ер нь ингээд нэг юм янз янзын байдлаас нойргуудчиад байгаа шүү дээ тий. Тэгвэл яг энэ нойргуудл гэдэг байгаа зүйл чинь яг үндэ цаана нь юу байгаа юм бэ? Бид нар нөгөө өнгөц юм дээр нь ажиллах гад гүгээд идэг. Тэгвэл цаана нэг тий сэтгэл зүйд чинь нэг асуудал болохгүй байгаа тэр зүйлийг л би физиолог дээр чи илэрхийлж байгаа тэр дохио гэл ойлгочих хэрэгтэй. Тэгэхээр бид нэг яагаад миний нойрхгүй байгаа юм болоо ёо унтах юмсан ингээл сайхан шууд унтчихдаг хүмүүс ямар сайхан юм бэ гэд ийм юм бодохын оронд миний сэтгэл зүйд нэг болохгүй юм байгаа юм байна тий миний дотор нэг болохгүй юм байгаа юм байна. Тэрийг юу вэ гэдгийг олох хэрэгтэй гэсэн. Энэ зүйл рүү ер нь бол орох хэрэгтэй. За тэгэхээр нөгөө яг өөрийнхөө санаа бодлыг зэгцэлж чадаагүй тий өөрийгөө олоогүй тэгээд нэг юм стресслээ гэхэд стрессээ яаж ингэж зохицуулахаа мэдэхгүй тий ийм байгаа хүмүүс илүү их нойргуудл гэдэг зүйл рүү ороод байгаа. За тэгэхээр би ч гэсэн яг ингэдэг байсан байхгүй. Би ер нь ингээд ямарваа нэг зүйл надад ингээд болохгүй болоод ирэхээр тэрийг ингээд үгүйсгээл тэмцээ гэд нэг тэгдэггүй жоох ажигладаг. Яг юунаас болоод байгаа юм бол гэдэг нь надад чухал байдаг байхгүй юу. За тэгэхээр би ингээд нэг юм ажлууд төлөвлөжөөд тий өмнө нэг даацаа мэдхгүй зөв төлөвлөж мэдхгүй тий ингээл баахан юм төлөвлөжөөл тэгэл тэр төлөвлөсөн юм зарим нь ингээд өөрөө ингээд автоматар хойшлуулдаг тий ингээд за тэр энэ маргааш үлээ за яшиг ингээ тгий гэл тий за ингээд нэг юм тий хийгээд болчих байсан юмыг хийхгүй үлдээхээрээ би яг нойргуудд юм байна гэдгийг ойлгосон байхгүй юу. Тэгэхээр би тэрэндээ санаа зовж эхэлдэг. Тэгээ гинт ингээ бодсон ч хичдэг ч байж юу. Гэхдээ нэр өнөөдөр хийчих боломж байсан шүү дээ гэл ингээд нэг юм сонь юм бодоол тий. За тэгэнгүүт ингээд нэг юм нойр байхгүй болчдөг. Тэгэл маргааш тэгвэл яаж хийх вэ гэл тэрний тухай бодоол нэг юм юу гэмдэ юм дутуу орхичхороо шүн нойргууддаг хүн байх нь шүү дээ би. Тэгэхээр юмыг энэ хоошин тавиад авах хэрэггүй байх нь шүү дээ. Тэгэхээр амар олон юм төлөвлөжөөл тэрийгэ бүгдийг амжуулна гэд гүгээд авч хэрэггүй байх нь. Тэгэхээр төлөвлөгөөгөө 100 гаргаж сурах нь шүү дээ тий. Би яг ингээд юмаа хойшлуулчаар нойр гүтчихдэг хүн шүү. Би яг ингээд санаа зовлт их өндөртэй хүн юм байна гэх тий. Тэрийг ойлгож байгаа учраас одоо юу гэдэг тий ажлаа яаж төлөвлөх вэ? Ажлаа би ингээд багхан тий яг өөрийнх нь чухал за яг одоо энийг хийснээр ирээдүйд надад үр дүн авчрах тэр зүйлээ л хий. Тэгээд зарим зүйлийг ингээд бүтэхгүй болохгүй байвал бас ингэж орхиж сурах хэрэгтэй юм байна тий. За зүгээр дээ гэдэг алдаж болдог. Харин бүр нэг зориудаар хойшлуулад нөгөө нэг төгсийн синдромноосоо болоод тий ингээд нөгөөхөө рүүгээ ингэж төгсөл хийхээс одоо төгс болоогүй бол хийхгүй гэдэг ч юм уу тий. Тим ямар хойшлуулад ч юм уу ингээд нэг өөрийгөө тэр төгшүүртэй байдалд оруулаад байгаа тэр одоо арын нөхцлүүдтэй ажиллах нь өөрөө би физиолог дээр гарч байгаа энэ өөрчлөлтийг чинь айгүй хөнгөн шийдчихдэг. Тэгэхээр цаана нь юу болж байгаа вэ? Ард нь ямар механизм яваад байгаа вэ? Гэхдээ хүн болгоных мэдээж магадгүй өөр л байгаа шүү дээ, тий. За тэгэхээр энэ зүйл айгүй чухал шүү. За тэгээд дээрэс нь одоо юу яадаг шүү дээ. Арга хэрэгтэй шүү дээ бид нар тий. Би ингээд өстой унтахгүй байна. Би ингээд ийм нохоо унталтаар унтаад байна тий. Надад ийм одоо нойрны асуудал айгүй хэцүү байна гэд ингээд байж байгаа хүмүүстэй арга зааж гэж яг зүгээр би физиолог дээр гарч байгаа тэр зүйлд нь тий туслах нэг 3 арга. За тэгээ үнэндээ цаана чи юу болж байгаа вэ гэдэг дээр нэг арга хэлье. За тэгээд миний хувьд бол цаана юу болж байгаа нь амар чухал шүү. Харин зүгээр одоо яалтчгүй өнөө өдөртөө трийг олж мдээгүй байгаа хүмүүс бас унтмаар нь штэ тий. Тэгж байгаа бол тий орой болохоороос яг ингээд нөгөө үнэний сүү сайхан хөөрүүлээд дугаараа зүгээр халаах биш зүгээр бэлэн ингээд савтаа сүү биш тий. Яг хөөрүүлээд ингээд уудсан штэ бид нэр хүүхд тахт ингээд самарж агаад ингээ өрөм тогтоож агаад доороос нь хөөрүүлсэн сүүгээд удаг байсан. За тэр шиг яг ингээ хөөрүүлээрээ за хөөрүүлээд тэгээ тэрийгээ угаад ингээд сайхан тий тэрлүүгээ ер нь жоох ингээд
тайвшрал гэдэг юм руугаа орох хэрэгтэй. Дээрэс нь бид нар Монгол хүн тий. Тэгэхээр бас нэг Монгол хүний бие зөгцсөн юм байна шүү дээ тий. Тэгэхээр тэр шар тосороо өөрийнхөө ингээд гарын алга одоо хөлийн алга уул тий хөлийн алга гэж хөлийн уул тий. За тэр зүйлүүдийг за тэгээ бас энэ чихний ардлын чамархаа чихээ тэгээ одоо энэ нөгөө меридиан сууг мууг яриад байдаг шүү дээ. За эдгээр зүйлүүдийг ингээд сайхан тослоод бүр халууд өгтөл ингээ өөртөө массажлах нь шүү дээ. Энэ гэхдээ ядарсан л арга л да. Одоо гэхдээ яах вэ нэрээ цаатахаа мэдэхгүй байгаа юм чууд ингээл ядарсан арга хэрэглээл унтах хэрэгтэй байна шүү дээ. Тэгээ гол нь. За тэгээд энийг ингээ хэрэглээрээ. За тэгээд дээрэс нь амар хурдны хүсээд байгаа бол шүү дээ. Өөрөө бүр ингээд юм нойрч хүрхгүй байгаа штэ. Тийм ч гэсэн ингээд хүчээр ингээд амаа бүр том ангаалгаа те нулимсаа гартал 5 удаа за магадгүй зарим 7 удаа ч юм уу те эвшээгээрээ. За тэгэхээр энэ болохоор таны болцол рефлексийг одоо ажилуулж штэ те. Тэгэхээр ингээд бас үр дүнтэй энийг хэрэглээд унтчихдаг хүмүүс байдаг. За тэгэхээр энэ 3 аргыг хэлээд үгүй. За тэгээ хамгийн сүүлийнх нь арга болохоор штэ. Цаатлынх нь учрыг олоо. Энэ ерөөсөө нэг нойргүй байна гэдэг байгаа чи ерөөсөө л ингэсэн үг штэ. Цаана нэг юм болохгүй байна, нэг засварлах юм байна, тэгээ дотор чинь нэг дохио өгөөд байна гэдгийг л би физиолог дээр чи илэрхийлж байгаа хгүй нойргүй болгож. Цаана нь ард нь тэ сэтгэл зүйн нэг ямар нэгэн асуудал байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо хэдэн өдөр өөрийгөө аргацааж ингэж те тосоор илж сүүж одоо ингэж домоглож те ингэж унтуулах уу те одоо те уг нь бол өөрөө өөртөө ажиллах нь айгүй чухал байгаа юм шүү те би жишээлбэл яг ингэж нойргоо даал ирэхээр яг боддог байхгүй. За би юуг те хийн гिचээд ингээд хойшлуулад байгаа байлээ те юуг одоо хүнд амлчаад ингээд тэрийг хийхгүй байгаа байлээ ч гэдэг юм уу. Яг энэ зүйл рүүгээ фокусолж эхлэхэд нэрэл тэр зүйл байдаг. Эсвэл бол хүнд хэлж чадахгүй одоо ингээд залгидаг те би ингээд дотроо таагүй байсан ч гэсэн тэрийг ингээд хэлж чадахгүй ингээд орхичоор би бас нойргоддаг. Энийг эхлээд өөрөө анзаардаггүй байсан байхгүй юу. Тэгээ сүүл рүүгээ өөрийгөө анзаарсаар агаад би яг ингээд те өөртөө таагүй тааламжгүй байгаа зүйлийг эн чинь надад тохирохгүй байна, таалагдахгүй байна, тааламжгүй байна, би энийг хүсэхгүй байна, би энийг хиймээргүй байна гэж хэлж чадахгүй хүмүүсийн хүслээр одоо залгаа дуугаа болоод ингээд дургуйч байсан тэрний араас явж байгаа үедээ би нойргоддөг юм байна гэдгийг ойлгосон байхгүй. Тэгэхээр ингээд цаад уучраа олчих юм бол те энэ чинь нөгөө те үндсээр нь өөрчлөх нь айгүй амар байхгүй юу? Тэгэхээр мэдээж бид нар автоматар зүйлүүдийг аюух гаднаас сонсож байгаа шүү дээ тий. Одоо нөгөө унтлахныхаа өрөөний температурыг багасгах, тий аль болох одоо жоохон сэрүүхэн байлгах хэрэгтэй, гэрлүүдээ унтраа одоо тий ингээд надад утаснаасаа хоолт тийг ингээд эднэр бол гаднаас ингээд тий бидний мэдж байгаа одоо Google-с олоод уншицсан тий ингэх ёстой байна гэдэг зүйлүүд байгаа. Хамгийн гол чухал миний өнөөдрийн өгөх гээд байгаа мессеж нь шүү дээ тий. Тэрний чинь ард ерөөсөө сэтгэл зүйн асуудал байдгийг шүү. Сэтгэл зүй чиний санаа бодол те юунд одоо санаа чинь зовоод төгшөөр үсээд байгаа те юунд ингээд таныг тавгуутуулаад те ингээд юм ботход хүргээд байгаа. Магадгүй зарим хүн өөрийгөө олоогүй амьдралын зорилгогүй те өөрөө ингээд эргээ харсан чинь те ерөөсөө өөрийнхөө төлөө юу ч хийгээгүй ингээд нэг юм амьдрал нь утгагүй байгаа үед хүн амар их нойргууддаг. Энийг хөгшчүүл маань болохоор юу гэж ярьдаг? Хөгшүүн болохоороо угаасаа нойргүй болчдөг гэж яриад үгүй. Энэ бол үгүй байхгүй. Хөгшин болохоор ингээд автоматар байгалийнхын замаар нойргүй болоод байгаа юм биш. Та эргээд ингээд амьдралаа ботсон чинь та амар утгагүй амьдрсан байгаа байхгүй. Та өөрийнхөө төлөө юу ч хийгээгүй дандаа өөрийгөө золиослсон. Тэгээ одоо эргээд харахад амьдралаа сэтгэл хангалуун биш байгаа үед нойргууддаг шүү манайхан. За тэгэхээр та нар маань тий өөртөөгөө ажиллаарай, өөрийгөө олоорой тий өөрийн чинь дотор байгаа тэр үнэн гэдэг зүйлтэй уулзах нь амар чухал шүү. Тэгээд та нартай амжилт хүсье тий би өөрөө трама коуч хүнийхээ хувьд тийм ээ өөр дээр бас айгүй их туршилт хийж байгаа шүү дээ тий нэг одоо ингээл нэг зүйлийг ингээл тий өглөө би ингээд амар өд болтол унтчаал тэгсэн хэрнээ ядарсан хэрнээс ирэх юм бол би гайхал өөрийгөө судлаа шүү дээ тий за энэ юунаас болоо өчтөр юу болсон бэлээ за тэрний өмнө яасан бэлээ миний мэдрэмж ямар байсан бэлээ гэл ингээд судлаа явдаг гэсэн үг байхгүй юу тийм учраас би өөр дээрээ туулсан туршлагаа ярин шүү дээ коуч хүн гэдэг чинь ерөөсөө тэр. Тэгээс би ингээд одоо онлайн тий би юмч биш тий юм ч юм уу тий ийм юм надад бол хол. Тэгэхээр яг амьдрал дээр ингээд хэрэгжүүлдэг тэр зүйлүүдийг ярьж байгаа шүү. За тэгээ та нарт амжилт хүсье дараагийн подкастаараа уулзаад тий өөр зүйлийг ярина.